Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Монгол Улсын их хурлын дарга Зандан шатар Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын дарга Оцужигийн урилгаар 2023 оны 3 дугаар сарын 1-ээс 5-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Улсын их хурлын дарга Зандан шатар 3 дугаар сарын 2-ны өдөр Япон улсын парламентын зөвлөхүүдийн танхимын дарга Оцужитэй, 3 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Хосадатай тус албан ёсны хэлэлцээ хийлээ. Түүнчлэн тэрээр гэргийн отгон гэрлийн хамт Япон улсын цаг жавхланд эзэн хаан Нарухито, эрхэмдээ Татан Масако нарт 3 дугаар сарын 3-ны өдөр эзэн хааны ордонд бараалгалаа. Улсын хурлын дарга Зандан шатар цаг жавхланд хаан Нарухитод бараалгаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, эзэн хаан Нарухито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотн мэдчилгээг уламжилсан юм а. Япон улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол-Японы стратегийн түвшлийн харилцаа хамтын ажиллагааны энх тайван хөгжил цэцгэлтийн төлөөх тусгай стратегийн түвшлийг бэхжүүлэх, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг гэрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэж суудна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр 2023 оныг Монголд зочлох жил болгон зарсныг дурдж, цаг жавхланд эзэн хаан Нарухито, эрхэмдээ Татан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг хүрсэн Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн урилгыг дахин нотолсон юм а. Цаг жавхланд эзэн хаан Нарухито Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн 2022 он тохиож хоёр ард түмний найрамдал нөхөрлөл улам батчин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол улсын их хурлын даргын Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалд амжилтслээ. Нэгдсэн улсны байгууллагын Аз намхан далайн эдийн засаг нийгмийн комиссийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армита Алис-Жабана тэргүүтээ төлөөлөгчд 2023 оны 3 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийлээ. Ажлын хүрээнд 3 дугаар сарын 1-ний өдөр гадаад харилцааны сайд Баццэг гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армита Алис-Жабанаг хөлөө авч уулзаж, Монгол улс болон Нэгдсэн улсны байгууллагын харилцаа, тэр дундаа Нэгдсэн улсны байгууллагын Аз намхан далайн эдийн засаг нийгмийн комисстэй явуулж байгаа хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцсон юм а. Сүүлийн жилүүдэд Нэгдсэн улсны байгууллагын Аз намхан далайн эдийн засаг нийгмийн комисс нь Монгол улсын дэд бүтц, зам тээвэр, бомбд, худалдаа хөнгөвчлөх зэрэг салбарт холбогдох ямттай идэвхтэй хамтран ажиллаж байна. Монгол-Америкийн эдийн засгийн бодлогын 4-р зөвлөлт уулзалтын нүгээр Монгол Улсын засгийн газар, Америк нэгдсэн улсын засгийн газар хамтарсан мэдээлэл гарлаа. Монгол улс Америк нэгдсэн улсын хооронд стратегийн түвшлэл эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх Монгол-Америкийн эдийн засгийн бодлогын 4-р зөвлөлт уулзалтыг Монгол улс Америк нэгдсэн улсын төлөөлөгчид Вашингтон хотноо 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийсэн юм а. Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судалж, чухал эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон захим эдийн засаг зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм а. Монгол улсаас хилийн чандаа суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 17 дугаар жарны үзэсгэлэн болгох чимээх усан туул ажлын сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Тухайлбал Монгол улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яамд шинийн нэгэнд Унгар дахь монголчуудын холбоо, Унгар дахь монгол оюутны холбоо, Өтвөш Лорендын нэрэмжит их сургуулийн Монгол Төв Аз судлалын техникийн дэргэдэх, Монгол судлалын төвийн монгол судлаач багш эрдэмтэд, Унгар улсаас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан Миклош Яскович, Семия Михай, Иллеш Милайнар гэр бүлийн хамт хүрэлцэн ирж золгон уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэлээ. Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайдын яам, ЮНЕСКОгийн дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт сар шинийн нэгэнд Францын Европ гадаад харилцааны яам, элчин сайдын яам байрладаг Булон Бянкур хотын засаг даргын хамгийн газар, ЮНЕСКО Оранна Групп, Францын ажил олгогчдын холбоо, Бориала хэвлэлийн газар, Галерей Лафайет их дэлгүүр, Страсбург хот дахь Монгол улсын өргөмжит консул, Монголч эрдэмтэн судлаачдын төлөөлөл хүрэлцэн ирж уламжлалт сар шинийн баярыг хуваалцлаа. Энэгээр Монголын цагаан сарын баярыг тэмдэглэх ёслол хүндэтгэл, уламжлалт зан заншлын талаар тайлбарлан Монгол гэртээ уламжлалт шагаа нагдааг зохион байгууллаа. Вашингтон ДС орчмын монголчуудын сар шинийн барилдаа Монгол соёлын өдөрлөг, ёслол төгөлдөр зохион байгуулагдаж, хотол олнороо цуглан уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээнийхэн соёлын элч Гаан үеийн бүтээсэн их эзэн Чингис хааны иш хөргийг залгах ёслол болсон юм а. Элчин сайд Батбаяр нийт Монгол ахын дүүстэй сар шинийн мэдчилгээ дэвшүүлэн Америк нэгдсэн улсад суугаа монголчууд бидэнд их хэл, уламжлалт, ёс заншлаа хадгалан үлдэж, ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагатай үүрэг ногдож байгааг сануулan Монгол хүн бүр хүүхэд багчуудаа Монгол хэл, Монгол соёлыг зааж сурахад онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм а. Сан Франциско дахь ерөнхий консулын газар
17 дугаар жарны усан тулай жилийн шинийн 3-ны өдөр Калифорни мужийн Бэй Ареад амьдарч байгаа ахмад настуудаа хүндэтгэл үзүүлэн залгаж гарын бэлэг гартсан юм а. Уг залгалан дөдгөө 93 насыг зоглож буй Ловсон хайдав. Монгол Улсын гавьяас жүжигчин Бат Цэцэг зэрэг 30 гаруй ахмад хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Бурхан шашны Занвазар төвийн ламнаар ном айлдаж урлаг соёлын үзүүлбэрүүдээр ахмадуудаа бэлэг барьлаа. Чикаго орчмын монголчуудын дунд жил бүрийн цагаан сарын баярт зориулан явуулахаар болж байгаа Монгол Улсаас Америк нэгдсэн улсын Чикаго хотод суугаа консулын газрын нэрэмжит цагаан сар 2023 шатрын нээлттэй төрөвчлсөн тэмцээн 7 өрөг Швейцар системээр явагдлаа. 17 дугаар жарны үзэсгэлэн болгох чимээх усан тулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Польш улсад ажиллаж амьдарч байгаа ахмад хүмүүстэй хүндэтгэл үзүүлэн залгах ёслолыг Монгол Улсаас бүгд найрамдах Польш улсад суугаа альчид сайдын Польш дахь монголчуудын холбоо хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Монгол аюулгүй хамтлаг ая дууга өргөсөн юм. Австрали улсад амьдарч байгаа монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Мельбурний монголчууд хамгийн урт ширээтэй залгалт хийсэн байна. Австралчууд онцгой баяр ёслол тэмдэглэхдээ урчрээ засч хамтдаа суун сэнгдэг ёс соёлыг Монголын сар шинийн залгах ёстой хослуулан энэхүү урчрээтэй залгалт хийсэн юм. Энэхүү сар шинийн баяр зөвхөн монголчууд төдийгүй Австрали хүмүүст ч нээлттэй болж үндэсний дуу хөгжмөөс уртачилсан соёлын өдөрлөг болсон юм а.